Зарим хэвлэлээр гарсан асуудалтай холбоотойгоор бид Говьлтай аймгийн засаг дарга Амгаланбаатараас тодруулах гэж байна. Тэгэхээр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар таныг бэгэр суммаас ирж байхдаа өөрөө цогтуугаар автомашин барьж агаад өөр автомашинтай мөргөлдөж осол гаргаж таны унж явж байсан автомашин бол онхолцоо. Энэ бол сагдаад бүртгэдэг гэдэг ийм мэдээлэл явсан л та. Тэгээд тантай бас уулзсан энэ асуудлаа тодруулъя. Энэ мэдээлэл үнэн үү? За энэ дээр нэг хоёр зүйл хэлье. За би нэгдүгээрт огт арх амсдаггүй. Арх байтугай айрагч амсдаггүй те. Ер нь бол сүүлийн нэлээ олон жил бас энэ архинаас хол байна. Тэгээд намайг бараг айраг амсж байгааг харсан хүн байхгүй. Тэгээд энэ бол арай хитрхи тийм гүтгэлэг байлээ л те. Тэгээ яг тэгээд хууль хяналтын байгууллагын тогтооно. Мэдээж дараагийн асуудал нь машин барьж би машин согтуу машин барьж онголцсон гэдэг. Би тийм машин бариад тэрийг онголдуулахар тийм муу жолооч биш л дээ. Машин бариул би ямар ч өнөөдөр би бараг 20 хэдэн жил машин барьж нэг ч жижигхэн аваар хийж үзээгүй. Үндсэндээ бол тийм учраас энэ бол орон төсгүй. Тэгээ яг ингээд нэг юу гэдэг штэ. Ингээд нэг хэвлэлээр нэг өөрийнхөө хэвлэлийг нэг таниулах гэсэн нэг хүмүүс ингээд нэг сенсацлдаг штэ. Тийм л юм шиг байлаа. Тэгээ яг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Нагээд эцсийн шийдэн гараад мэдээж Амгаланбаатар би өөрөө хүсэлт гаргаад шүүх шинжилгээнд очиод цусаа шинжилгээнд өгсөн. За яагаад би цусаа шинжилгээнд өгсөн өөрөө хүсэлт гаргаад яасан гэхээр би нэг тарих уудгам чинь цуснд нөгөө спирт нэг 7 хоног гээд би тэгээд тэр яг тэр хэвлэлд гарсны бараг маргааш нь өнөд очиод шинжилгээнд цусаа өгсөн байж байгаа. Тэгээд тэндээс бас гараад ирэх байх нэгдүгээрт, хоёрдугаар тэгэхээр тухайн өдөр болсон гэдэг ослон онголцсон гэдэг өдөр явуулсан гэрчүүд бүгд дэрийг намайг арх угаагүй гэдэг юм уу машин барьж онголдоогүй гэрчлэн л дээ. Тэгээ ер хавар болоод дээр нь бас энэ улс төржилт бас ихсэж байгаа шиг байна л дээ. Тэгээд яг энэ нэр бүхий зарим хүмүүсийн захиалгаар юм явж байгаа үгүйсэхгүй. Тэгээд тэн дээр гоншгоноо тайлбар тавиадах юм алга. Зүгээр яг энд ингээ асуусан болохоор хэлж байгаа юм. Би тэгээд дахиад хэлээ арх удгүй машин барьж тэгж онголцсон байхгүй. Машин барихтаа магадгүй засаг даргын тэг нэг гэдэг дугаартай тий га гэдэг ийм автомашин бас та бариаггүй ч өөр осол аваар хийсэн. Манай бигрийн аймгийн төвийн оронд хантайшир милений нуруу гэж байгаа. Тэн дээр бол за цогцомын нэг машинтай шүргэлцсэн асуудал байгаа. Гэхдээ би машин бариагүй явж исэн. Гэхдээ эн чинь тэр застай талтараа шүргэлцэх асуудал байдаг шүү дээ. Тийм л асуудал. Тийм яг тэгээд арга эцэл юм. Ер нь бол. За тэгэхээр бид Говьлтай аймгийн засаг даргаас тодруулга авлаа.